Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. ТВ-с телевизийн бүхэн алдар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт Өвсгөл аймгийн Их уул сумын харьяат аймгийн арслан Пүрэв дөржийн Хөрлөбаатар дүү маань өргөдөн оролцож байна. За нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн дүүдээ ялалаа. За баярлалаа. Намаагаас урьсанд баярлалаа. Сайхан орчлоо. Бэлтгэл номон сайн байна. Оо сайн. Бэлтгэлээ игээл одоо игээл байна. Сүүлийн барилдаанууд одоо барилдаад эхэллээ тий? Харин. За. Бэлтгэл хэр байна? Бэлтгэл одоо ерөн сайхан жигдрээд. Одоо гайг болж байна уу? Одоо ерөн 80 болж байна. Энэ хаврын бэлтгэл бас их чухал байдаг. Тий. Наадам төгч явахад. Одоо наадам юу авах вэ тэгэл болдгорол болно штэ. Хүн болгон дээр бодож бэлтгэл хийж гэнэ үү? Ер нь тэгэл одоо бие олж явахгүй л жигдрүүлж бэлтгэл хийж гэнэ үү? Ер нь жигдрүүлээл тэгэл одоохондоо штэ тактик хийгээгүй л их болоогүй. Наадмаа төхүүлсэн. Наадмын бэлтгэл дээр гарч ий тактикийн бэлтгэлийг хийн штэ. Тий. Багш нарынхаа зав орчилснаар тэгэл ямар ч хэсэ одоо ер нь аюулын сайхан болж шүү. За. Ер нь хордтой. Жуудаас өртөө тийм ээ? Тийм жуудаас өртөө. Би чамаар боддог байхгүй чөлөөтөр ч гэсэн барилдсан бол барилдаж болохоор байсан гэж. Чөлөөтрөө оруулчих гэж бас аавтай чинь хэсэг ярьж байсан тэгээд. Чөлөөтөр яг жуудаас өртөө ч гэсэн орог чөлөөтөр барилдаад байх шиг байна шүү дээ. За тэгээ хаана сумандаа төрж өссөн, аймагтаа төрж өссөн үү? Сумандаа төрж өссөн ерөнхийдөө нэг цэцэрлэг бага анги ер нь аймагтай. За. Яг төрсэн газар бол сумандаа, их уул сумандаа. Төрөөд нэг 4 нас 5 настайгаас аймагт ороод цэцэрлэгтэй суугаад тэгээ ер нь бага ангитай өвсгөлдөө бүх шатны боловсролыг эзэмшээ. Тий, бүх шатны боловсролоо эзэмшээ тэгээ ер нь сургуульд орсон да. За. Японд хэдээс хэдэн оны хооронд явчлаа? Японд ч би 10 жилээ төгсөөл 17 оноос 21 оны хооронд нэг 4 жил яваа. Тий. Коронавигийн үеэр тий буцаж ирсэн. Тэнд бол бас жуудаас үртэй жуудагийн бэлтгэл хийн. Тий, жуудагийн бэлтгэлээгээд давхар сургуульдаа сураал. Үндэсний бөхөөрөө барилдахын гэж бодогдох юм уу? Тэнд авах тэр нь бодогдсон. Үеийнхэн чир нь манай найзууд тэр чигээр үндэсний бөхөр барилдаал. За. Сумын зан дээр бужигнуулаад идэх. Вишн тэнд ингээл байгаад идэх яг яах нь итгэхгүй. Хацарчаад байгаа юм болов уу? Хацарчаад идэх цол бас байхгүй. Тий. Тэгээл ер нь буцаал ирсэндээ тэгэд ахтайгаа ууйчтайгаа ярилцж байгаа л. Тий. Ер нь бас хацарчих гээд байсан. Гэхдээ ер нь бол үеийнхэнтэйгээ одоо танаа үеийнхэн чинь Бямбатхан арслан за энэ гав их хэрцэг үү? Ерөнхийд танаа үеийн Сүхбат чинь тий Сүхбат 2000 оны луутан гол. Луутан манай дараагийн үеийн лөө. Тий. Бид нар 76 оны лөө. Дараагийн үеийн лөө бүрэн төгс аслан авраг энэ чинь. Тий. Тэрний дараагийнх нь одоо эднэр 2000 оны луу болчих шиг. Сүхбат за өөр хин бэ дээ? Одоо хамгийн томцолтоос манай Сүхбат маань байна. Тэгээд Дарумаажинтсан Батмагна гэл. За. Тэгэл ер нь орчих шиг байна. За. Анхны багш чинь ямар хүн байв лээ? Анхны багш гэхэр ч одоо яг юун дээр бол Хөвсгөл аймагт нэг их уул суманд нэг би нэг 4 5 дугаар ангидаа сурсан юм аа. Имээ үүд дээрээ дотор байранд байгаад. Тэгээд тэгэхэд нэг манай их уул сумын тамирын багш Батцаа гэдэг. Тэр багш дээр анх бэлтгэл хийж үзчихсэн даа багш дээр. Тэгээд манай ах нар ч ерөнхийдөө бүгд барилддаг. Ээжийн дүүнэр тэгээр нь бараг л анхны багш нар бол тэгэл бараг ээжийн дүүнэр л энэ манай одоо Цолонбаатар ах маань. Аймгийн ах Цолонбаатар. Тий. Аймгийн начин Ширнэн Үлзий сайхан. Аймгийн начин Үлзий сайхан. Тий. Аврагуудын аранга гэж байна шүү дээ манай Үлзий сайхан. Яг өөгийн ах маань тэр үуч яг идэлтгэл хийдэг байсан сум төгсөх анги мангуулж илүү ял. Тэгээ би дагаж бас жоохон хийдэг байсан. Аймгийн арслан цолны өмтглийн нэг наадам найр хийсэн нутагтаа. Тий. Тэгээ сайхан болсон. Тэгээд танаахан чинь баахан бөхшүүдл суугаад л. Харин ер нь хоёр талаас ер нь нэлээд бүх удамтай. Ер нь тэр чигээрэл дам бөхчүүд унтал өссөндөө байгаас. За. Ах нарыг харсаар байгаа л. Тэгээ жуудаагаар барилдсангүй юу? Жуудаагаар харилцсангүй. Яг жуудаагаар нэг жоохон ирээд нэг хэсэг шиг шаг дээр бэлтгэл хийж үтсэн. Тэгээ яг жоохон илүү нөгөө сонирхол үндэсний бүх руугаа яваад болтгоо. Суураа бол жуудаа бөхөр тавиад. Тий. Тэр зогсолт эдэр бол сайхан л да. Тэгээ цаашаа ерөнхийдөө тэг үндэсний бүх руугаа ер нь
21 оны би ч 100 ирсэн. Тэгээ ерөнхийдөө тэглээ хийж байгаад 22 оны 3 сараас ер нь үндэсний нөхөр орсон шүү. Анхны цул сумын за. Би ч Японд байхдаа нэг зуны амралтаар нэг юу яасан. Амралт болоод нэг 7 хоногийн чөлөөтэй ирээд. За. Нэг тэрэн дээр 19 онд сумдаа ирээд. За. Очоод 2 дугаар курст орсон байсан Японд. Тэгээд энэ дээр байхдаа ирээд барилтаа сумдаа төрүүлээс ах. Сумын зам болсон. Сумдаа 2 төрүүл өөр сумд усны төрүүллөө. Сумдаа 2 төрүүлсэн. Сумдаа 2 төрүүлсэн. Тий. 19 онд нэг төрүүлээ, 21 онд бас нэг төрүүлсэн. За. Төгсөж ирчээд. Тий, төгсөж ирчээд нэг төрүүлээ. 900 төрүүлсэн. За. Тэгээд аймгийн цал авсан. Тэгээд ерөнхийдөө 22 онд бэлтгэлээ. Тэгээд 22 онд ч тэгээд нэлээд аймаг өсөө. Ааха. Нэлээд шунсан тэгээд. Өсгөрөөдөө харцаг бас алдар нийгэмлэг дээр нэлээд бэлтгэл хийсэн. Тий 22 оны 100 наадын бэлтгэлийг би Алдар спорт орооныхонтой. Цуг гараад тэр 100 ер нь өсгөрөөд арцах дээр бэлтгэл хийсэн. Тэгээ 22 онд нэг Дорнод аймагт очих 3-ын даван дээр унаад Өсгөл аймагт бас 2-ын даван дээр унаал тэгээд. Өсгөл 2-ын даван тэнд унж тээ. Даваачих та. За. Тэгэхээр тэгэл баг дуусаал баг ирээ тэгэл бэлтгэлд орсон баг. Наадам дуусаад эрт бэлтгэлдээ орсон. 7 сарын эсвэл 8 сарын 1 гихт орог бэлтгэлд орсон шүү. 2003 оны наадмаар Говь Сүмбэр аймагт очиод. Тий 23 онд Говь Сүмбэр 23 оны наадмаар чинь манайх чинь тэрэлж бэлтгэлд гарсан. Тэгээ ер нь тэр жил ер нь сумын заануудаас нэлээд шүүгрээд өмнө нь бас нэг 2 3 нагалааны тахлага энэ цонгийн архны тахлага эднэр бас нэлээд гайгүй л төрүүлсэн тий. Төрүүлсэн. Төрүүлсэн билүү? Тий хоёуланд нь төрүүлсэн. Тэгээд ер нь энэ жил бас гайгүй байгаа юм байна да гэж бодож. Тэгээ Говь Сүмбэр аймаг руу очиад ер нь чанга газар ер нь цол бас авсан. Тэгээд бас ах нарынхаа дэмжлэг сайхан тусалцаагаар тэгээд аймгийн начин болоо. Тий аймгийн начин болоо. Тэгээд хоногийн зайтай лээ. 4 хоногийн зайтай арслан болсон. Тэгээд Орхон уул аймгийн наадам. Тий Орхон уул аймгийнхаа 2 наадамд очиж оролдоод. Олон улсын хэмжээний мастер Цэргийн зам Бат Эрдэнэтэй үлдээд. Тий Бат Эрдэнэтэй үлдээд тэгээд нэг сайхан. Ямар ч гэсэн тэрнтэй. Би бол дахид дүүдээ итгээгүй. Ноцоор гал тэгээд. Бат Эрдэнэ тэгээд чамаг уул нь хурдан хаягаар хүн байхгүй. Тий гоё хаяа. Бүр агшаагаад баярлуулад тэр наадмыг ч гэсэн гоё болгосон. Ааха. Тэгээ хүн болгон их сайхан бүх төрлөө сайхан байлаа. Тэгээ тэр ирчээ алдаагүй улмал харин чамбаа бэлтгэлээ хийх шиг болсон. Би бас бүх рүүгийнх ойртож чадахгүй. Уул нь хийж ярих. Хоёлаа чөлөөтийн дэвжэн дээр таарахаараа хийж яах юм зааж өгье. За. Тэр хоёр наадмаарч тэгээд тэгээ Арслан болчоод 8 цэргийн үнд хэрүүллээ. Яг Арслан болчоод ер нь гайгүй тогтмол өнгөрсөн жил ч бас 3 4 авчаал ер нь гайгүй. Яг нь гэмтсэн баг зэргийн тэр нэг хөлний гэмтэлтэй л байгаа. Тэр бас нэг сайн илэрч өгөхгүй. Тэгээд нэг цагаан сарын барилтаа нэр бас нэг 5 дээр унаал. Тэгээд байжгаад нэг Япон руу бас өнгөрсөн жил амтарсан бэлтгэлд явж ирэл наадмын өмнө. За. Тэгээд наадмын бэлтгэлдээ сайхан гараал наадмаар барилцсан да. За тэгсэн чинь улсын наадамд одоо анх удаа улсын наадамд барилцсан би барилдсан байгаа үстэй. Бас эхэндээ ч нэг жоохон байрших хийгээл тэгээд тэр нь. Тий. Би ч гэсэн анх удаа улсын наадамд барилдахад их л сонин их л том л дэвжэн дээр чангал да. За тэгээд цэрэн тогтох начин Баян онгорын цэрэн тогтох начин бол их дээгүүр барилдана гэж яхад нь хэдийн даванд лээ? 2-ын даванд. 2-ын даванд цэрэн тогтох дүүрдэг. Тий. Цэрэн тогтох начин 2-ын даванд. 3-ын даванд Бямбатга арслаа амлаад авчт юм аа. Тий амлж авсан. Хэдэн хүнээс амлж явах гардаг гэж. Тэр олоо. Өстө зөндөө олоо. Бямбатга арслан ч одоо эхний 10 дотор л авч байгаа илүүт. Тэгээд тэр чинь 3-ын даванд. Ямар бодолтой авсан бол 128 хүнээс гэхээр их олноос амарсан. Тийм байна. Тэгэхээр өмнө нь нэг алтан сум болдог багт би нэг барилдаад их амархан асан юм. Тэгэл ч юм байсан тэр үед тасж байгаа. Тэгээд. За. Тэгээ бодвол өмнө барилж үтсэн болохоор авсан юм бол гэж утсан. Хариугүй байна гэж бодсон юм байна. Амархан унцгаар. За Бямбатга арслан гайсан. Бямбатга арслантай ер нь тэгээд адилхан залуу улсууд олон барилдана. За тэгээд дараа нь 4-ийн даванд оноолтоор 62 гарид. Заанта. Тий. 62 заантайгаа тэгэл таараал. Тэгэл гараал бас л ер нь шийдсэн. Ер нь улсын наадмаар их хурдан барилцсан. Ер нь гараал
Ер нь том цолтнуудтай харахаар ер нь өөрийнхөө нэг зогсоогүй шийдснээрээ л орилчихдээ. Нийт ер нь нэг хэр нэг минут гарan л болсон. Хоёулынгийнх нь баруун үлэг авчдаг үлээ. Тийм, Бямбатхан Арслангийн болохоор юу? Зүүний. Тий. 62 зааны болохоор барууны. Тайцсан тэгсэн. Тэгээ 5-5-нд энэ Төв аймгийн Баян Чандууных ууган бай. Тий, уугнахтаа яс уугнаа начинтаа. Авсан. Тэгэхэд чи тэгж бас уулын гарахтаа гайгүй айтайхал гараа авчих шиг болсон. Тэгээд удацсан тий. Тэгээ удцсан ярьдас тэр үн чи бас үнэхээр тэр сайн. Бертон арай л онтоо дээлгээ хөдлөхгүй яг нэгтраад байсан тий. Тэгээд агууд ширж мөрөөд өшглөөд гүгээд ээж болдгоо байсан. Аяр найлуулах өөрийнхөө руу хөдлөхгүй л үтсэн тэгээд нэг тэгж сансны зоргоор хөдөлчихгүй тэгэл. Тэгээ нэг авсан уу? Тэгээ альтргаа бас ихтэй болохоор бас нэг ганц нэг өдлөөд өөрөө нэг юуг болчихгоод тэг нь бүр ялахгүй юм дээр бас сандах юм болоо гэж одоо бас жоохон бие барьчаад тэгэл ер нь тэгэл золгоол болсон та. Тийм золгочих золгоо ирэл. Золгоход бүр л хэцүү. Гэхдээ бас нэг мордо ороод ирвэл хөмрөө энэ төр бас байгаад бодож ирсэн. Уг нь бодож л байсан. Ич өөрөө уг нь бодож лсэн тэгээд. Тий. Яалчгүй нэгт гэртээ амчдаг цалгаан дээрээс яг л. За тэгээд найдвартай юм аа. Ямар ч байсан анх барилж байгаа наадамда улсын наадамд анх барилж байгаа. Анх барилж байгаа. Анх барилж дөрөв даваад цолны даваанд барилна гэдэг чинь бол одоо үзэгч түмэн бүх сонирхогч нар бөхчүүд энэ ер нь дээшээ явах хүн байна гэдгийг бол анзаараад харж л байгаа. Тэгэхээр өөрөө бас улам сайхан хичээж барил хамгийн гол нь чи чинь бас тэгж айж бэргэн зочид сандарна гэдэг юм байхгүй. Тайван сайхан барилж илээ. Тэгээд боломжийг ашиглаад барилдана гэдэг чинь угаасаа л нэг уран мөхийг уралдуулна гэж бүхийг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр сайхан барилцсан байна. Тэгэл анх удаа барилдсан ч болохоор тэгэл ерөнхийдөө тэгэл бодсон юмнуудаа хийгээл сайхан үзчихэж ихтэй. За одоо өөрийнхөө дээд үеийнхнээс ч юм уу. За эсвэл бүр дээд үеэс ер нь одоо бүх сонирхож эхэлсэн цагаас хойш ер нь ямар бүхийг одоо шүтэж дагаж бишрэв ийм л бүх болчихсон гэж ер нь ямар хүний бодож байв. Анхандааш тэгэл яг манай ээж авч угаасаа их бөхчүүдтэй ойрхон шүү дээ. Аав ээж маань бүх дуртай тэгээ ах нар ч бүгд бүх анхаарахч тэгэл ер нь аймаг арцах Цуланбаатар ахыгаа одоо ээж маань төрсөн дөө. Ахыгаа л ер нь харж ийсэн да. Ах яг тэр үед барилж ийсэн. Бид хоёрын барилдаа ер нь яг адилхан. Яг гараал таснаас гээл дуустал. Яг адилхан. Ширнэн бас таснаас. Тий, өөгөөх гэсэн. Манайх ер нь жоох ялгаа. Өгийн чинь таснаас тий. Ер нь тэгээд дуустал. Тэгэл ер нь ахыгаа хараад тэр үе чинь би чинь нэг 4 5 дугаар ангид цаагийнх маань хөдөө очиод амьдарч ийсэн юм аа. За. Тэгэл тэр үед хөдөө мал дээр маллаад ах нэг 2 жил болсон юм аа. Тэгэхэд би цуг яг эмээ өвөө дээр битээ ирчин цуг 2 жил болоод ойрхон байж байгаа. Ойрхон тэгэл хаяа амралтын өдрөөрөө би чинь сумын төвд хичээлдээ явж гарч ирнэ. Тэгээ ахыгаа дагаал энэ тэр өнгөр хон мал гэл яв. Хоньны бэлчээр дээр хаяа нэг ганц нэг мэх заанаа надаа. Хаяа тэгэлгүй яах вэ? Тий. Хаяа нэг нацлага тэгэл. Тий, манай нацах нар. Сайхан бөхчүүд байна. Тэгэл ер нь ах нарыгаа хараал тэгжэт л ер нь араас нь тэгэл ширнэ ах үлзий сайхан ах гэдэг нь гараал ирээд. За зэднэ шиг ер нь сайхан бас барилтий да гэд. Бас тэгтээ үндэсний бүх рүү гэж шийдэж чадахгүйсэн юм аа. За. Ер нь Японд л яваад жудоогоороо ер нь явъя гэд. Тэгээд очсон байж байгаад бас тэнч нөгөө корона гэж аюултай юм боллоо шүү дээ. Тэгээ Японд ч ерөнхийдөө манай сургуулиуд нар ч ерөнхийдөө завсарлаад бэлтгэлжилт байхгүй болоод тэгээ нэг ингээд яах вэ? Цунами эдрийн дараа тий. Дараа тий. Намайг утасны чинь тийм дараа жил яг цунамис 2 дугаар хүртэл болж байгаа. Манай тэр Хирошимагийн ажиглалын хот. Окаяма хаа. Тийм цунами болдог ч. Тэгэд бас гэр орноосоо хол байдаг. Энд байгаа хүмүүс бүгд санаа зовоос та. Яг хөө тий санаа зовол юу болж байгаа гэдэг. Хаач би ч нөгөө нэг Ямагучи гэдэг хотод байсан. Уултаа. Тэ уултаа ерөнхийдөө ер нь давгүй нэг тийм барагтай газар л болдгоо газар. За. Тэгээ нэг санаа зовсон ч юм байхгүй. Эхэндээ ч яг хөө эхний оройч очиод байжсэн юм. Би нэг 2 сар гарал болсон баг. Нөгөө нэг тохиол дуурдаг шүү дээ. Тохиол дуурал. Унтчихсан чинь ингээд чичрээл ирж байна. Монгол дөрөөс тийм үзег юм чинь. Гайхаад ч юу болж байна. За газар хөдөл. За эн чинь нурахын чим болоо гэж бодоод ичээс
Ингээ коридортоо гарсан чи манай нөгөө жудогийн бас ганц нэг үеийн залуучууд гараад ирсэн. 50 энэ зүгээр угаасаа ингээ байдаг. Юу ч биш үү? Тий. Юу ч биш. Тэгээ сүүлдээ ингээ ганц нэг хөдлөө. Өрн сүүлдээ ч тэгээ өрөө ингэж яхад унтчихлээ идэх хөдөлж яхад энэ бол гайгүй гэдэг. Тийм болсон да. Одоо чамтай хамт Японд оюутан байсан, сурагч байсан хүүхдүүдээс барилт уу? Надтай ердөөсөө бүхөр манай нэг үе түмгээд нэг найз явсан. За. Тэгээ нэг бэртэл аваад манай найз маань тэгээд ерөнхийдөө буцаад нэг 6 сар болоод ирсэн. Тэгээ өөр ерөнхийдөө манайхт бүхний төрлөөр тэгж ердөөс надаас өөр хүүхд очоогүй. За. Японоор ер нь одоо ус цас гэдэг шиг л ярих юм байгаа үү? Яг ер нь давгүй байсан. Тэгээд одоо бас юу яхаар юу яд юм наа. Монгол нөгөө ерөөсөө тийм хүнтэй Японоор ярихгүй ч юм уу те. Ясгахаар бас би чи 94 жил бараг болж байгаа юм байна. За 21 оны зуушсан гэхээр чинь. Мэдээ тэгвэл Японоор за Монгол үндэсний бүхээр барилдаараа за бүгдэнд нь амжилт хүсье гэдэг нэг хэлээд ихтэй Японоор. Японоор.皆さんはモンゴル相撲の練習やってください。そして全部頑張ってください。はい。За. Тиймэрхүү. Гэхдээ бас ерөнхийдөө бол бас удахаар мартдаг юм байна. Юмаа давтахгүй болохоор нэг тэг яг очоод нэг өнгөрсөн жил би бас нэг бэлтгэлээгээд нэг очиж 10 онс 14 онс. Тэгт уцаад яг нэг 7 хоногт л сайхан сэрэгчлээ бас давгүй бас. Тэгэх баг. Ер нь бол байгаад хэлээс. Хүчний бэлтгэл одоо цагийн бүхийг бол бас хүчний бэлтгэлгүйгээр төсөөлөхгүй л дээ. Хүчнийхэн бэлтгэлийг хаана хийж байна? Ямар багш нь хүчний бэлтгэлийг ч ерөнхийдөө тэгээд ган спорт центр дээр бас хийжсэн нутгийн хаах нартай. Одоо ерөнхийдөө бол юу яаж байна? Хөхөөгээд одоо манай хүнд хөрөлтийн авиатах шít. Одоо багш дээрээ тэгээд анх бас надын суурийг тавьж ирсэн юм аа. Би нэг 14 15 настай хүүхдэл анх хүчний гимнэлэг дээр багш нэг бэлтгэл хийлгдэг багт. Ерөнхийдөө очоод бас бэлтгэлд нь хамрагдаад ерөнхий штангийн мэдлэг хүндийн хөрөлтөөр суулт шахалт таталтын одоо аль нь илүү бэртэй байх шиг. Энэ хөрн таталт ер нь таталт шахалт хоёр бол ер нь сайн шүү. Шахалт таталт хоёр уу? Тэ ер нь гайгүй бас. Ер нь тий. Ноос биш бол ер нь нэг таталт бол 200 нэлээд гарна. 200 нэлээд гаргаад 300 төгөөлээд. Тий. Багш дээр ч ерөнхийдөө анаагч нэг ерөнхийдөө төлөвлөгөө гаргаж ирэх. Шахалт 200 шахсан уу? Нэг яг ер нь авж ирсэн. Авж байгаа юу? Тий. Гэхдээ нэг хайхтар тэгж дайруулахгүй багш ч одоо өдийд ерөнхийдөө бэлтгэлийг хараал ирнэ. Одоо болно, одоо ингэдэг гэдэг юм. Тэр нь хоёулахнаа. Миний бодлоор хавар намрын бэлтгэлд бас бүх хүнд илүү их өгөөж өгд юм шиг байна. Намар эртхэн бэлтгэлдээ орвол яг жимс ногоо мах хамгийн чанартай байгаа үе дээр нь бэлтгэлдээ ороод явбал бас их сайн байгаа. Хавар бас өндөр ачаал авж байгаад өдийд тэгэнгүүт баг унтал нэг ачаал авчгаад тэгээд эргээгээ сэргэхээр наадмаар их гоё сэргэж байгаа. Би бас нэг тиймэрхүү байсан. Тийм. Би бас өнгөрсөн жил бас яг тэрийг ер нь тарч чадсан. Ер нь зүгээр юм байлээ. Өнгөрсөн жил Японд яваад би наадмын өмнө нэлээ 14 хоногийн бэлтгэлийг их өндөр ачаалттай бас ер нь өөр дээрээ жоох авсан. Тэгээд буцаж ирээд наадмын бэлтгэлд нартай гараад их айтайхан. Наадмын бэлтгэл дээрээ ч бас би чих наадмын бэлтгэл дээр их залах уу. Наадмын бэлтгэл дээр бол ерөнхийдөө бараг л би ч амарсаар байгаа л орж ирдэг шүү дээ. Ер нь бэлтгэлээ сайн хийсэн хүмүүс бол амрах хэвээр. Тэгээд тактикаа боловсруулах хэвээр. Наадмын бэлтгэл бол. Наадмын бэлтгэл хийгээд сайжирдаг гэж хүмүүс ойлгоод байгаа юм л да. Залуу бөхчүүд бол тэр л үз. Тий. Улсын наадамд барилгаж байгаа бөхчүүд бол ер нь гол нь амралт. Манай аав ярьдаг байсан. Мөнхөд аврагтай хамт бэлтгэлд гарцсан, дагаад гарцсан. Тэгсэн чинь мөнхөд авраг ерөөсөө унтаад ах юм гинэ. Унтаад бэлтгэл хийхгүй унтаалах. Тэгээд босож ирээд дээлээ нөмөр сууж байгаа л хоолоо идчихэл. Тэгэл 2 өдрөө барьж үзтээ балааг байна гэхэд унтаад үлдээсэн. Тэгээд тэр жилээ сайн барилдсан гэд. Төрүүлсэн гэж ярьдаг. Би бас ер нь наадмын бэлтгэл дээр 23 оноос хойш ер нь нэг жоохон тэгээд байгаа. Би 23 24 он дээр турш 23 онд бараг намайг 2 3 удаа л зодог өмсөлсөн баг. За өөг яах цуг гарсан даваачрах хоёр ч яг өрөөндөө ингээ авцсан аа. Өөч яах юм бол гэдэг. Өөгийн хоёр мэдлгүй байх та даваачр бүр сайн мэднэ. Тийм цаа хоёр ч ерөнхийдөө бол одоо болол. Одоо нэг ганц нэг барилдаа явуулъя гэл. Ганц нэг л барилдаа юм. Тэгээд би ч одоо барилдвал барилчмаар гэдэг сайхан.
Их гоё сайн болохоор тийм их сайн болохоор барилдах гэдэг. Мөнхбаатар Арслан одоо би хөвсгөлийн бүхий галыг ахлаад хэдэн жил бэлтгэл гардаг байлаа шүү дээ. Аа. Тэгэхээр Мөнхбаатар Арслан маань болохоор нэг биеийг халаал авах. Бүгдийг хаяалаа. Одоо бүгдийг хаяад байгаа юм чи урамтай байлгүй яах. Тэгээд бүгдэнтэй нь барилдах гал. Мөнхбаатараа нааштай гэж ахна задгаа хүчтэй гэдэг. Задгийн авангуудаа би хүзүүн дээрээ давхаж аваа зүгтаачих. Хөөгаа одоо нэг 3 хүн барилцээд зодог өгөөч ихт нөхгүй. Одоо чи болцсон байл гэ. Тэгээд зодгийг авч иж болиулж. Тэгээд тэр жилээ дөрүүлж ирсэн. Тий. Аавс тэр 23 онд бол ер нь тэгсэн. Нэх барилдуулаагүй тэгэл овцын маань өсгчөөл тэгэл ирдээсэ. Ор гээл ороод биш нэг хийцгөө сүлдээ өдөрж унтдаг, оройч унтдаг нэг хоол идчихэл. Соднон дээр Арслан анх наадмын бэлтгэл гарсан. Бид нар дээр ирсэн чи. Ааха. Содмо одоо унтаараа гэхлээр за хаа гэж унтчихна. Би тэр тоглоом хийгээл өдөрж унтаж орой босоод ирэх. Содмо одоо унтаараа гэхлээр за гээ ахаа унтчихдаг. Их унтдаг байсан шүү дээ. Тэр унтах чинь бас их сайн. Хүүхэд ч гэсэн ер нь унтчихэж өсдөг гэдэг. Тий. Яс өнгөрсөн жил бас нэг ахтар зодог өмсөөгөө ганц нэг 3 4 хүн өмсөөл. Ер нь жоохон ачаал талталт авчаал ерөнхийдөө амраал. Тэгээд наад бэлтгэлээсээ бууж ирэл наадмаар барилцсан. Их давгүй ер надаас тохироод ах шиг байгаас. Одоо бол сайхан унтчихээн. Тэгээд олон жил барилдахаар унтахгүй тэгэл барилдсаар байгаа л таардаг шүү дээ толгой дотор. Тий. Одоо сайхан унтчих. Тэг өнгөрсөн жил бас наадмад орч ич анх удаа барилж байгаа гэдэг нь ойр мөр хүрхгүй болов гэсэн чи их эрт унтаж их эрт сайн унтсан шүү. Эрт унтаад сурчих юм бол тийм байдаг. Эрт унтаад сурчих юм бол наадмаар нойр хулжаад 2 цаг хулжихад тийм ээ 10 цагт унтаад сурцсан наадмын урд дээр 12 цагт унтахад хангалттай нойр авчиж байгаа байхгүй. Тэгэхэд 12-д унтаад сурцсан хүн бол хулжаад 2 цагт тэр чинь тэнэг хүн биш чинь хулж штэ. Тэгэхээр энэ тэр формтой байна гэдэг чинь нутас шүрмэс ухаад байхгүй. Тэгээд сайхан унтж л байж бэрээ аавна. Сайн унтж байгаарай. За. Сайн бэлтгэлээ хийж байгаарай гэж загтаг байдал те. Сайн унтж байгаарай гэж. Содон багт дээр очиж бэлтгэл хийж гэнэ үү? Хаяа ерөнхийдөө бол бас хийж гэнэ. Содон багыг сайн таргаж бэлтгэлээ хий. Бас одоо анх эд гарч ирж байгаа үедээ содон бэлтгэл дуусаад яхаа содон ганцаараа зааланд үлдээл. Хөөе содон заалд өгчгээд чи яах гээд байна гэхлээр зэрэг одоо нэг 100 сууных дутуу төрнийхэнд зориг тавьчихсан. Тэрийг хийж явдаг. Тийм зориг тавих хэрэгтэй. Одоо дээр чинь асуугыг гэвэл олон ах нар нь байна. Тий. Одоо манай хөвсгөлийн юмгаас бол за Хөрлөбаатар Арслан. Цэрэн Арслан. Божиг баасан ч юу? Тийм баасан. Инхтрийн баасан ч юу? Нөгөө Арслан хэний баасан ч блэ? Мөнхтийн баасан ч. За 4 Арслан өөр? Тийм мөнх хоёрын баасан ч тийм мөнх хоёрын баасан ч юу? Тэгээд Дэмбэрэл цэрэн нэргүүн Дэмбэрэл. Дэмбэрэл манай галтын ингээд 5 аймгийн Арслантай. Иргэцэл улсын наадамд барилдах нь шүү дээ. За их л нэрвтүүлэх юм дэ та нар чи. Харин нөгөө нэр сүүлийн 2 жил ч манайх ч бас 2-2 гээд 4 Арслан төрчихлөө шүү дээ. Аймагт болж байгаа барилдаанууд руу явж барилж байна. Ойрлын болсонгүй л дээ. Тийм болсонгүй. Аймагт болж байгаа барилдаан дээр шүү дээ. Нэг ахтар очсонгүй. Энд дээр ерөөхдөө бэлтгэлээ хийчихэд бас аймагч нэг их барилдаанч болсонгүй бас. Сая нэг бүхэн галын нэг манай өсгөлийн хүчний барилдаан бас тэрэндээ нэг барилдсан. Тэрэндээ үзүүрсэн байна. Тий үзүүрсэн. Баасан ч багтдаг болцсон. Электрийн баасан ч удаа. Хин барилдаа. Манайх ер нь бүгд барилдсан шүү. Баттөвшаах аймаг зэрэг болсон. Баттөвшаах маань барилдсан. Амгаланбаатар маань ирж барилдсан. Тий. Би тэгээд түрүүн ярьжсэн нөгөө дээд үеийнхэн бөхчүүдээс гэсэн чи бол өөрийнхөө ах нарыг л харж өслөө гэдлээ. Одоо энэ улсад барилдаж байгаа энэ бөхчүүдээс ер нь үлгэр дуурайл авдаг бүх гэвэл хэнийг нэрлэх вэ? Юу нь таалагддгийг? Одоо эд барилдаж байгаас гэвэл одоо тэгээд найзуудыгаас харж байна. Найзуудтайгаас манайхан ч аврагд биш нөгөө нэг спортын сургууль сурч ирсэн. За. Тэгээ 10 жилдээ бид нэр одоо энэ манай Сүхбат. Тийм байна. Баянсүх, Сумьяазар гээл Түмэн жаргал гэл манайхан ерөнхийдөө бол цолтонгод байна. Тэр хэд манаас нэгэндээ заа зөвлөл бид ер нь луунууд уу? Тий, луунууд, луу туулаанууд л байна да. Луу туулаанууд байна.
ерөнхийдөө нэг ангид яг өссөн одоо хүртэл сайхан найзалж байгаа салах гэдэг. Нэгэндээ заад зөвлөл нэгнийхээ тэгэл нэгнээсээ тэгэл үлгэр дөрөрлөө л явж байна. Хүмүүс гэсэн чи одоо аймгийн Арслан Хөрлөбаатар гэхлээр танихгүй маа. Ямар айл хөөрхөн хөрлөө гэхлээр. Хөөрхөн хөрлөө гэхлээр танаад байх. Хизэнээс ингэж энэ нэрээрээ алдарч байгаа. Энэ яг тэгээд нөгөө сумын заа Японоос ирэл яг нөгөө сумын заанд л тэгэл нэг 22 онд 3 сараас чинь 4 сараас үндэсний хөрөг барилж эхлэв. Тэгэл ер нь манай үед одоо тиймэрхүү юм яваал ирсэн. Манай үед одоо тийм краш энтер гэж байдаггүй байсан юм уу те ил тод байгаагүй юм уу? Одоо чи бол үеийн дотроо бас нэлээд дээгүүр их олон краштай хүн гэж сонсоод байна да. Тэгээ крашлик тэр яг яад вэ? Одоо мэдгүй дэмжиж байгаа л гэсэн үг байлгүй дээ. Фэн дэмждэг л гэсэн үг байлгүй дээ. Барилдааны харах дуртай ч юм уу. Хайрлалд орлоод байгаа бол биш юм байна. Тэр талаарч биш яах вэ? За. Хизээ гэр бүлтэй болъё гэж бодож байна. Ерөнхийдөө бол төлөвлөсөн юм байгаа. Тий. Хэдэн онд авна гэж юу? Ерөнхийдөө бол тэрнээ сууя гэж юу? Тэгээ бас төлөвлөсөн юм. Ойрын бас ганц 2 жилдээ ерөнхийдөө одоохондоо бол ерөнхийдөө найзхантай байгаа л та. За найзхантай. Тий. Тэгэл ерөнхийдөө бодж л байна бас энэ дээр гараад байна. Одоогоор ч яхаа нэг айхтар тэгж айхтар бодсон юм алга байна уу тэгэл. Зөв. Бэлтгэлээс хийгээ явж болох байлгүй. Тий. Өөрөө ингээд дээш барилдээ цол зэрэг авъя, ахиулъя, улсын цолтон болъё гэл. Бодж байгаа хүнд бол тэгэлгүй яах вэ? Гэхдээ сайн хааны жилтэй болох гэдэг чинь бас нэг хувь заяа штэ. Тий. Бүхнийг ойлгодог, ингээд өөрийн дэмждэг. Тэгээд гараад ирэндээ тэгээд. Тий, ерөнхийдөө бас нэг аавын захиас байгаа. Тэгээд бас сайхан улсын том цолонд төрчээ бас тий. Тэрний дараа нэг хөрөм найр гээд бас ер нь тэр нь сайхан байдгийг штэ. Аав ээж хоёр нь бас хүмүүсийн хайрыг татсан их сайхан хүмүүс байдаг. Одоо миний дүүнер, хайртай дүүнер маань гэрлээ пүүжи хоёр хүрдэж байна. Тэгэл би одоо өөрөө бол одоо ээж аавынхаа жихийг бас нэлээд халуун суулж сахилахгүй явсан. Чиний тухай бол бас нэг тийм юм ерөөсөө сонсогдож байгаагүй. Өвөө эмээгийн хүмүүжил илүү давмгаа байна уу? За ер нь тийм баха. Нэг хатар тэгш юу яагаагүй ч халууцлаагүй хаа. Халууцлаагүй. Өвөө эмээгийн хүмүүжлээс байгаа. Ичээ. Аав ээж нь бас ингээд хүмүүсийн хайр татаад энэ сайхан гэр бүл төрөхөд бас өдөртөө өнгөтэй явуулгүй яах вэ? Тэгэж бас би чамайг аймгийн Арслан болоход баярлж ил. Тэгээ чамайг Эрдэнэтэд аймгийн Арслан болсон өдөр аав ээжийн гэрээс нь авчиж аваад би чинь нэг борон зам мөнгө чаргалнаас тагаа бид чинь бас оройос аймгийн Арслан тэмдэглэж ил. 10 жигч ангисэл байлгүй зөндөө томцол аавна гэж ерөөсөн шүү дээ. Чинь тэгээд аймгийн наадам төрүүлчээ цаашаа эмээ маань хөдөө юу яасан? Их улсамд байсан тэгээд шууд цаашаа тэгэл эмээ рүү гал. Тэгээд тавьсан да. Гэдэг чинь бүр сайн. Нутаг руу очиж шууд оройн давхаал ер нь шөндөө тэгэл харсан да. Эрдэнэтийн наадамд Орхон уул аймгийн наадамд манай хөвсгөлийн бөхчүүд сайн барилддаг. Ер нь тий. За Батөрөө Арслан гэдэг бүр дээрээсээ 50 Арслан хин Инх жаргал Арслан гэдэг бүр дээр юм да. Тий. Одоо Эрдэнэчд байгууллагад 40-50 жил болчихлоо. Тий. Тэгэхээр хөвсгөлөөс ер нь олон арслангууд төрсөн. Сүүлийн үед Амрын Батмөх манай Бадамсан буугийн гав үеиг начин. Тий. За өөр Нямбаяр ах маань. За гээд тэр чи юу? Тий. Тэгээ би ах. Тэгэхээр бас өгөөчтэй сайхан. Тий, Эрдэнэт тэр нь хөвсгөлийнх нь ер нь их өгөөчтэй санагдсан шүү. Тэгэл тэг чи борооноор ярилцсан бас. Тий. Тэгэл бороо орохоор л тэгэл хүмүүс чинь тэрнгээр яриад өмнө нь бас манайхан бороотоод л төрүүлж исэн юм шиг байгаа. Бороо орохоор л ер нь хөвсгөлийн л өндөрүүлт юм да гэдэг. Ер нь шүүгийн дөрүүлэлтсэн тэгээд хэрэгтэл хүмүүс чинь хааж байгаа. Ахын дөө сайн үзэх шиг л. Бороо орохоор ер нь хөвсгөлийнх нь төрүүлдэг шүү дээ. Энэ түрүүн краш гэдээ ярьж байсан мартлаа л да. Тэгээд олон краштай боллоо гэхэлэр энтраас бас нэг
хандлага ирэх удаа танилцъя, уулзъя. Гараад ирээч гэсэн байх уу? Нэг гараад ирээч шүү. Яг нэг ганц нэг тиймэрхүү юм бас байна. Нэг их байхгүй. Одоо нэг юу яцсан. Найз охинтой олцсон болохоор тэгээд одоо хүмүүс ерөнхийдөө мэддэг болсон баг. Тиймэрхүү юм. Бичигчгүй баг. Ер нь анхнаасаа нэг би ч нэг бас нэг ганц нэг реклам тоглохоор нэг дандаа тийм нэг хүүхдтэй юм уу гэр бүлтэй нэг тийм дүр тоглоо. Тэгэхээр нэг ихнэр хүүхдтэй л гэж боддгийн шиг байгаа. За. Байсан юм шиг үл ер нь. Тэгэхээр бас нэг хайхтар тэгж юу байхгүй. Нэг амар сүрхий бичихгүй. 2024 оны наадамг одоо нэдэн жилийн наадамд цаахан барилцсан анх удаа улсын наадамд барилдлаа. Тийм ээ? Танаа онжууд чинь ер нь хэр барилдцгаа? Өнгөрсөн жил ч манай онжууд чинь найзууд чинь ерөнхийдөө манай найзууд бол яг сүхтман жоохон хоёр дээр жоохон нэг тэр нэг айгу халтаргаа орсон. Тэгсэн. Тийм Баянаванаас аймагтай сайхан барилчаад ирсэн. Бас тэгээд яг начны чимийг нэмчээд ер нь төрүүлнэ л гэж цаачи явсан байсан. Тэгээд жоохон болоогүй баг. Тэгээ би ч улсын наадамдаа оролцсон. Тэгэл ерөнхийдөө. Ямар бүгдээ ер нь олон таарав. Үеийнхнээсээ. Үеийнхнээсээ ч одоо олон таарсан юм байхгүй наа. Үеийнхэнтэйгээ их цөөхөн таарч байна. Цөөхөн дандаа дээшээ. Дандаа дээшээгаа л ер нь ах нартайгаа л таараад. Нартайгаа таараад байгаа. Би ботгоорсон ч насаар чамаас надаас нэг 5 насны л зэрэгтэй. 5 насны зэрэгтэй. Тий. За. Хангаа аврагтаа барилж үзв. Үзээгүй байна уу? Баттулзын зантай барилдав. Барилдаг байгаа. Пүрэв сайхан зантай барилдав. Пүрэв сайхан зантай нэг барилж ицсэн. Ямар байна? Ер нь яг 23 онд Арслан болчоод Энтэй аймгийн 100 жилийн ойгоор очиж өрөлдөд 4 даван пүрэв сайхан занаас. За. Ер нь бас тэгэл улсын цалтаа том заа хүн ч бас арай л шал өөр үдхээ нэг ер нь мэдэрсэн шүү. Ер нь пүрэв сайхан заа нэг л ер нь ундаг юм хэлээ. Бахим хүмүүс жоох хэцүү л байгаа. Тэрнээс устан ч тэгээд бахим хүмүүс хэцүү. Бахим нэг хүмүүс байдаг та нэг шанг. Суур сайтай хүмүүс. Стар болоо тэгээд одоо тэгээд аль нь эвтэх аль нь уухаа гэхэд бүгдэнтэй л ер нь тулаал барилдахаас хойш тэгээд. Одоо энэ муухайг ямар барилдахгүй байлтай нэг шиг. Тэр бүх ийм их хийдэг гэд трийг нь хамгаалаад барилдах юм бол эвгүй. Өөрийгөө үзүүлж чадахгүй, өөрийнхөө юмыг хийж чадахгүй унчих гэдэг. Тэгэхээр өөрийгөө үзүүлээд барилдаад харин тэр шамаас юм хийдэг гэж хамгаалж барилдах юм бол чиний давах магадлал их болж байгаа. Тэгэхээр тэгж их хамгаалж хашир барилдах бол дими. Тийм байдаг. Тэр хашир зан ерөөсөө суухгүй л шиг. Суухгүй л шиг ерөөсөө тэгэл гараад ерөөсөө юу хамаагүй явж байгаа бол бас заримдаа барилдаанаа дараа ингээ харахаар юу хамаагүй гэдэг нь энэ дэр нэг жоохон зогсчихгүй гэл. Жоохон зогсчихгүй дээ гэж. Тийм. Тэгэхэд олон барилдахаар нэг ирчээрээ нэг эхлэхээрээ тэгээд бүр унтлаад тэр чигээрээ явчих. Олон барилдахаар, олон унахаар. Тэгээд нэг мэхэнтэй хоёр унж болохгүй. Тэгвэл толгоомуудаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр л одоо бүх юмудаа тооцоогоо сайн хийж л барилдана. Одоо энэ залуучууд чинь их сайн тооцоотой болсон байна. Ер нь нэг мэхэнтэй хоёр унах хүн хавар болсон байна. Тийм бах. Одоо ч ерөнхийдөө бол судалгаач өндөр болсон баг. Судалгаа өндөр болсон. Яг л адилхан судлаад явахгүй болохгүй. Тий. Судлалд бичнэ. Би ч юм загчээсэн тийм ээ. Тий. Тэр чи ерөнхийдөө бас Японд огч бид нар ч бас нөгөө жудогийн багийнхан чинь байна. Нөгөө барилдаан заавал ингээд бичээд ерөнхийдөө бол хадгалдаг. Нөгөө нэг ялагдсан ялсан тамирчдын байнга анализ хийж нөгөө нэг биччихээдэг. Тэрийгээ үзээ тэрэн дээрээс юм их тэгээ боловсруулдаг. Ер нь тэрийг бас жудод огтой яг жоохон ер нь сурсан бас Японд огтой тий. Тэгтээ бас үндэсний бүхтээр ч бас тэгээд яг тэрийг бас хэрэгжүүлнэ гэхээр бас одоо яг нөгөө нэг сайхан ухрааж үзээд тэрийгээ тэр хэсгээ сайхан бичиж аваад тэгээд тэр барилдаанууд энэ дээр ингэсэн байна да гэдэг ерөнхийдөө өөрөө дүгнэлт хийгээл тэгэл явж байна да. Ер нь одоо бас өөрийн гэсэн пенүүдтэй болчлоо. Бас одоо Хөрлбаатар яасан гэж асуудаг хүмүүстэй болчлоо. Барилдаан босны дараа. Тэгэхээр одоо өөрөө бас хичээх хэрэгтэй. Энэ унаа даваа өгдөг, бууж өгдөг, аваа өгөөний асуудлыг бол ерөөсөө тэрэнд оролцохгүй л байх хэрэгтэй. Тэр тусмаа өөрөөсөө дээш цолтой хүн бууж өгөх бол бүр дэмий үдий. Тэгэхээр энэ чамайг их суулгах муу юм байна гэж бодоод улсын наадмаар амлаж авна.
Өөрөөсөө томцолтой хүнтэй тэр тусмаа сайн барилдана. Хамаг хүчээ гаргаж барилдана. Тийм үстэй. Тий. Ер нь тэгдэж шүү. За өөрөөсөө томцолтой хүн эргээд олддоггүй шүү дээ. Одоо чи өгсөн одоо би энэс авах ёстой гэсэн тийм юм байхгүй. Тэр чи олддоггүй. За юу. за Одоо бохчуудыг компаниуд нэр дээрээ барилдуулж одоо энэ бас хамт олон ч гэсэн ивент итгэн хамт олон компани чинь одоо бас сэтгэлийн их тийм болж идэг шүү дээ. оо тий. Санаа одоо ямар компани ивент итгэж байна? Оо нутгийн маань сайхан ах нар бас байна уу? Тий, шүүхэн шийдвэр гүйцэтгэх тий. Баярыг талархаж спорт орон дээр тамирчнаараа байгаа. Тэгээд одоо нутгийн маань сайхан бүхэл ах нар ерөнхийдөө бүгд л тус тийм болъё гээл ерөнхийдөө дэмдээ хичээр бүгд л одоо ер нь их сэтгэл гаргаж ин да. Тэр их сэтгэлийг харин яаж хариулна гэдэг л айхтар. анх сумын заануудад барилдаж байхад одоо аав ээж нь л уурга битмээ авч өгчээсэн байлгүй дээ. Тий, тэгэл ингээд гайгүй барилдаад улсын цолны даваанд босоод барилдаад үзлээ. Ер нь сайхан барилдаанууд гаргалаа. Хүмүүс одоо ер нь дэмжлэг эрс мэдэгддэм байгаа үстэй. Өө мэдэгдэн. Эрс мэдэгдэн. Ер нь сайхан аймгийн цол аваад ирэхэд ерөнхийдөө бол их олон хүмүүс ерөнхийдөө л дэмжлэг ирээ сайхан өсгөрөдтэй байна. Дүүгээ дэмжиж гэсэн хүмүүс бол сайхан өсөө. Япон уурга өгөх юм уу тэгээд? Нэг уурагч нэг айхтар ууж чаддгүй маа бас. Уурга уухаар нэг хоол идэж чадгаа ч тийм би нэг тийм. Тий. Юу ячаад идэх юм аа. Жохон одоод нэг жохон уурганд нэг тийм тохиромжтой биш юм шиг байгаа. Нэг хаяа нэг уурга уунаа. Нэг жохон нөх зорилгоор тэрнээс бол их тэгж ууж чаддгүй. Уурга уучгаар ч нэг хоолоор авах нэг юугаа эрдцээ авч чадахгүй. Зөвхөн уурга уучгаар ч хоолоор хойчээд тэр их зөөвөртэй байгаа. Тэгээ ерөнхийдөө нэг уургийг нэг хэрэглэхгүй багтах. Их зэм ингээ нэмэж гэж нэг хөцөлдөхгүй байх шиг байна. Тий яг хоо ерөнхийдөө бас тэгэхээр нэмэх гээд оролдоод ий чинь манайх ч ер нь тийм ерөнхийдөө яргаа талтай хүмүүс болохоор тий бас хүний тэр ген гэж бас байдаг шиг байна. Яалж явахгүй манаач одоо бүхийн дөрөв чинь бас их бүдүүн том байх хэрэггүй болчлаа. Барь сонгоо гэж байхгүй болсноос. Ер нь тий. Хурдан. Барь сонгоо байхгүй болохоор хүмүүс яаж хаилцах юм? Одоо энэ бүхийн барилдааны чинь цаг хугацаа болохоо байла хонж өнжиж барилдах нь байж тэгсэн чинь хуучин байснаас хурдан барилдаан дуустдаг болсон. Тий. Сонирхолтой барилдаанууд их гардаг болсон. Хүмүүс бол үзэгчид бол үнийн шударга барилдаан үзэх гэж ирж байгаа, сонирхолтой барилдаан үзэх гэж ирж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр их жингийн хойноос хөөцөлдөх бол угаасаа тийм юм. Тэрний оронд бяр хүчний талаа тий. Гоё. Хүмүүс ч гэсэн ерөнхийдөө одоо ерөнхийдөө тийм хурдан шуурхай барилдаантай хүнд ч их дуртай байх шиг байна. Тий. Тий, гоё барилдаа үзье гэдэг нэг тийм. Амрын багтахаар бэлтгэл хийв. Нэг яах хийсэнгүй. За чи хаяа нэг бэлтгэл дээр иржлээ. Бас нутгаас ирэхээрээ. Тэр жижигхэн хөдөөнөө байгаа болохоор. Тэр жижигхэн биен дээр бярдуулахгүйгээр барилдаж тэр ухааныг тийм хүмүүсээс илүү сурч байгаа. Одоо Надя хүн очин сайн бүх байсан жижигхэн биетэй тий. Яга сайн дасгалжуулагч болж байна. Та өсгөрөөдөө сайн дасгалжуулагч. Тэгэхэд бол их том байгаагүй шүү дээ. Ухаанаа ашиглах нь илүү байхгүй. Тэгэхэд том биетэй хүмүүс бол бас нэг тал нь байгалийнхаа заяаг дэмэл бие бядраараа барилдчихад тал нь бол ухаан орж шүү дээ. Тэгэхэд тэр жижиг хүмүүс чинь аюултай байгаа даа. Тийм үү? Тий. Одоо ерөнхийдөө бас жоохон чөлөөтийн бэлтгэл хаяа ерөнхийдөө ах дээр очие гэдэг. Маш зөв. Өсгөө эргээд манай чөлөөтхийн аврах сургуулийн багш хэлж байгаа ах маань. Энэ шав. Тий, ах дээр очиод бас тий, ах дээр очиж сайхан энэ жилээс ах манаас улсын аврагтаа финалтсан. Улсын аврагын хамгийн ерөөсөл хоорм алддаггүй юм дээ. Ах дээр очиж ерөнхийдөө зөвлөгөө аваад нэг 7 хоногтаас нэг ганц 2 очиод бэлтгэлд нь орчод байгаа. Сайхан байна. Одоо л ер нь өөрийнх нь зөв талаар л зөв талыг хөгжүүлээд би сая хэллээ тийм ээ. Хүний ямар мэх хийдгүүгээд тэр мехийг хамгаалж барилдах биш. Харин өөрийгөө мэдрүүлж чамаас хамгаалж барилдах юм бол барилдааны гартаа санаачлагыг гартаа аавна гэж яриад байгаа шүү. Тэр шүү дээ. Ер нь чи тэгээд санаачлаг авч байгаа үгүй дагж байгаа зүг хамгаалж байгаа зүг зүгээр шууд гараад тааснаас гээд барилчих юм аа.
Ер нь харин барилтаа нэг тиймэрхүү. Ургаар харуулсан та. Харин тийм дараа нь утгаар цааш жоох байгаад үзэхгүй ингээд үзэхгүй гэж бас заримдаа бодоод заримдаа ч давчгаараа тэгээд амар дараагийн доо хизээ болох юм бол хүлээгээд орох. Тэгэхээр бахим ийм шанг мөчүүтэй барилгахад хэцүү байна. Тэгэхээр тийм хүмүүсийг дагаж бэлтгэлээ шүү дээ. Тийм хүмүүстэй барилдаж сурна шүү дээ. Тий. Пүрэв сайхан зааныг харж байгаа тэгэл толгоогоо доогуур хий чинь хоёр гарын сайн байгаад идэг. Тий. Тэгээд нуруу сайн. Тэгэхээр чи хүнийг сүүл пүрэв сайхан барьсандаа үржил пүрэв сайхан хаяад байгаа шүү дээ. Тий. Тэр чинь маш их төвчээр болж шүү дээ. Тий. Тэгэхээр барилдаа нь одоо 3% байх нь уу? Эхлээд таснасаа хийгээд нэг үзчихье. Тий. Тий. Одоо бас барилдаанууд бас засраад байх шиг юм. Бас нэг юу гэдэгж нэг таснас гээд байхаа бас байцсан байлээ. Одоо сүүлийн үеийн барилдаануудад ажаад байгаа ерөнхийдөө өөрөө бас барилдаад өөрөө бас яагаад ингэж нэг жоохон тийм удаанч болцсон шиг санагдаад айлсэл жоохон санаа суугаад байгаа юм нэг тийм. Тэгээд цол томрох тусмаа. Нэг хайхтар нэг бүр нэг юу хамаагүй хийгээ яваад идэг гэснэ тэгээд бас болсон байлээ ерөнхийдөө. За ээжийн талын ингээ 3 сага ах нь байна. Ахиад дээд удамда ямар өгчүүд байсан юм байна? Дээшээгээ гэвэл одоо манай буруу өвчин ээжийн маань ээжийн маань өвөө гэсэн үг. За. Аймгийн арслан хүн байсан. Лам инжин гэж манай сум. Их уул юм. Тэ их уул юм. За. Ер нь тэгээ ах トゥ 3 4 хүн байсан. Дөрвөлээ барилддаг. Ах нь улсын нач Максар гэж хүн байсан. За. Тий, одоо тэр юугаар яваад идэх юм аа. Бүрэн тогтохоор явдаг лөө ятг лээ тий. Дээр үе номон дээрээс би бас унссан. За. Төрсөн ахын тэгээд манай буруу Өвчин аймгийн арслан. Тэгээд дараагийнх нь дүүн аймгийн заа, сумын заа гэдэг ингээ ах トゥ 4 байсан. Нутаг улсаараа хэр явж байна? Одоо Хүсгэл аймгийн бүх сумуудаар тойроод явж үзсэн үү? Бүгднгөөр нь чараач тойрч үзээгүй. Гэхдээ ерөнхийдөө бол сумуудаар нэлээ явсан. Олон сумын наадам төрүүлв ер нь. Аймгийн цол авснаас хойш ч гэсэн. Аймгийн цол авснаас хойш ирнэх сумдын наадамд чирэлдэг. Нэг барилдаагүй. Их барилдаг. Ганц нэг ойгоор л барилдсан. За. Аршаантынхаа ойгоор нэг барилдсан шүүн дөрөвдөлцсөн. Тэгээ өөрчлөлт хайрханд гарч үзв. Даян дээрх рүү гарч үзв. Даян дээрх рүү ер нь би жил болго явдیں۔ Жил болго явдаг. Тий, жил болго нэг он гараал ер нь ахтай зүг. Маш зөв. Сүүлийн 2 3 жил. Маш зөв. Японоос ирснээс хойш ер нь явж шүү. Нэг бас тэр чинь бас нэг давуу тал шүү дээ. Тий, очихоор нэг сайхан байдаг юм бас. Сайхан. Тэтгэвтэй очоод. Гинэрэг аавна. Тий, эхлээд нэг их уулан дээрээ гарч очичоо, тэндээ хончоо, тэгээ маргааш нь даян дээрх рүү очичоо, тэгээ ирдэг. Лам багштай юу? Лам багш бас байгаа байх. Дааж авсан нэг багштай. Тий. Ерөнхийдөө. Энэ олонний хил ам тэгээд энэ чамд бол одоо цагаан хил ам их л байдаг үл юу? Сарнт. Тэгэхээр тэр хүн дааж байгаа гэж бодоход бас тэр сэтгэл сайхан байхгүй. Тий. Сэтгэл дээг байх. Хаяад чод жилдээ нэг заслаа илгчээд наадхаа хүмүүс нэг хэмрэн санд агуулчаад. Манай хөвсгөд чинь өөрөө одоо бөөгийн их орн гэж байгаа шүү дээ. Тий. Бөө мөргөлийн. Тэгсэн чинь ахаад манай мөрөнгийн хүрээ. Даян дээрхийн хүрээч гэж байсан. Мөрөнгийн хүрээ. Мөрөнгийн хүрээ чинь нэг 10 хангал өдргээд бас их догшин сахиуснууд 10 сахиустай. Энэ сахиусад юугаа бол бас манай бөхшүүд бас үе шүтчихсэн байлээ. Энэ одоо хар морь сахиустай гэж үүдээ. Тий, хар морь. Тий, тосон зингэл чи хар морь сахиустай. Тосон зингэл одоо энэ Цэдвийн садамд орж арслан байна. Тэгэхэд аав нь аймгийн начин Цэдв гэж хүн байсан. Цэдв ах аймгийн хийдээс манай тосон зинглийн шүтээ юм байгаа, гол шүтээ юм байгаа гэд аймгийн юг хар морь сахиусыг тосон зингэлдээ авч залж ийсэн юм лээ шүү дээ. Тэгээд бас хүүхдэн тосон зинглийнхаа нэр алдрыг дуурсгаад ингээд төрийн наадмын төрөө болоод явсан бас учиртай байдаг гэж магадгүй. Муу тийм баг. Би ч бас манайхан ч бас санаа сумын чих үл хайрхнаа сайхан шүтнэ. Ер нь наадмын өмнө заавал очиж шүү. Их уул сум за Батулга начин. Даваа очир начин. Тий. За танаа ах нар байна. Чи байна. Өөр
даваа жамцсан байдаг. Даваа жамц. Даваа жамц байдаг. Тий. Сумын заануудыг манлаа штэ. Даваа жамц. Их уулаас мөчүүд. Их уулаас одоо тэгээд 1 онд өмнө дээр үеийн мөч ямар цалтай мөчүүд байсан. Дээр үеэс ч одоо ер нь хамгийн том цалтан тэгээд улсын начрангууд л ах шиг байна. Одоо Баталгаах маань, даваа очрах маань. Тулгахаас өмнө Өмнө нь ч шүрэндээ тийм улсын цалтан байгаагүй юм шиг лээ, тийм том цалтан. За манай дүү Арслан тэгсэн чинь бөхчүүдийг бол одоо бэлтгэлээ хийгээл барилдаал тэгэл хүмүүсээр ивент итгүүлээл ингээл тийчээд ийм мал шиг юм шиг гахаа шиг юм шиг яриад байна л да. Аа. Тий. Тэгсэн манай дүү боловсрал юу вэ? Сураад илүү. Юуны эрх зүйчээр ерөнхийдөө их сургуулаад үргэсэн. Монгол Улсын их сургуулийн эрх зүйчээр төгссөн. Хууль эрх зүйч мэргэжилтэй байх. Гоё л дээ. Тий. Аа. Болж байна. Тий, яг тэр тал дээр ч одоо бас яг хүмүүний бодлого тэгээд яг ерөнхийдөө манайхан маань ч гэсэн бөхчүүд маань ч гэсэн ерөнхийдөө нөгөө дэмж тусалж байгаа ах нарынхаа тий ачиг биднээс хариу нэхгүй л дэмжиж байгаа шүү дээ. Бид нар ч ерөнхийдөө бол сайхан сэтгэлээрээ нутгийн дүүг дэмжийгээд тэр үнэхт айхтар биднэрт өгөөд юм дэмжиж компани дээрээ цалинжуулаад ирснээр нэг тийм ашиг олох гээд байгаа юм байхгүй шүү дээ ерөөс. Яг зөв. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нэр өөрснөө бас хувь хүн талаасаа хүмүүжлтэй тий тэр ахыхаа бас нэг итгэлийг дагаад айтаахан явах бах ойр зургийн юмд нь бас нэг туслах дэмнэх юм тий. Нэг тэгэл нэг ингээ тгийгт нүгүү яхан юм байна гэд бас тэгэхээр ч бас муухай шүү хүний сэтгэлийг тий. Бүгднтэй сайхан наантаа цантаа харьцаад яаж ч амжилтанд хүрсэн тий. Өмнө нь дэмжижлээсэн сумын зам байх ч дэмжижээсэйтэй ерөнхийдөө холбоотой тий. Тийм л байвал зүгээр болов уу гэж бодож байгаа. Ерөнхийдөө тэр тал дээр бол тэгээ яг манайхан зарим нэг ганц нэгэн зүйл дээр нь бас нөгөө өмнө дэмжүүлээд ингэжсэн тэрийг яг нөгөө мартаад тэрнээс олж бас жоохон ах нар маань гомдох ч юм уу тий. Тиймэрхүү зүйл гараад тэрнээс л нэг жоохон тиймэрхүү хүмүүс жоохон ойлголт төрөөд ах шиг байгаа. Зөвхөн нэг эднэр зүгээр авдаг өөр юм ийдгүй. Яг үнэндээ яг тэр ч үнэн л дээ. Энгийн байгууллага дээр хүмүүс ажиллаа хийж явж байхад бид нар яг бэлтгэлээ хийгээл ерөнхийдөө бол бид нар чинь тэгээд тэрнийхээ хариуд хүмүүс өглөө ажилдаа гараад 8 цаг 9 цагт ажил эхлээл орой тардаг шиг бид нар ч гэсэн өглөө босоод бэлтгэлдээ явал өдрийн 2 3 хийгээл яг тэднэртэй адилхан л байх хэрэгтэй. Тэгжээж ерөнхийдөө бас өөртөө нэлээд тийм өндөр шалгуур тавьж ийж тэр хүмүүсээ ядаж тэр байгууллага компаниасаа цалин мөнгө авч байгаа юм чинь. Яг зөв. Бас тэгээд байгууллагынхаа хүмүүстэй ч гэсэн бас сайхан харилцаатай очиод бас тий зарим нэг өдрийн хоол сайхан өдөөнөө сайхан ич ирсэн байх мах чанаад очих сайхан штэ сахнаар дээрээ тий өдрийн хоолыг бас тий байгууллага дээр аваад очиход ерөнхийдөө бас сэтгэл юм да. Намайг ч бас олон хүмүүс компани байгууллагууд дэмжижсэн. Би бас намайг барилж яхад Монголын төмөр зам анх төмөр замыг бөхүүлж ийлээ. Одоо манай халтар сайд байхад би олон улсын тээвэр зүйчлийн төвийн бүх. За тэгээд Монгол даатгал компани бөхүүлж ийлээ. Монгол говь компани бас бөхүүлж барилж байлаа. Ачлал компани бөхүүлж барилж байлаа. Тэгээд энэ сайхан хүмүүсийн энэ сэтгэлийн энэ дэмжлэгийг бас би тэгэл шатгаараа зүгээр очиод цалингаа аваад нэрийн дурсгаад явахаас гадна яг зөв миний төв их зөв ярьж байна. Энэ өвөл цасны баяр гэдэг ч юм уу нэг юм чи өөрөө санаачлах би тэгдэг байсан байхгүй. Нэг засны баярын ч юм уу нэг компанийн ажилтнаа зориулсан нэг юм. Эсвэл сагс төлөөлийн тэмцээний зохион байгуулаад өгчөд тэн дээр нь очиод сууж яхад тий ер нь бол тий байхгүй. Одоо манай энэ залуучууд бас тэгхгүй байх шиг. Тэгэл олон компаниуд солиод яваад байна гэдэг чинь муу барилдсанд нь солиод байгаа юм биш. Өөрийнх нь нөгөө бие авч яваа байдлаас нь болоо зарим компани бас дургуутдаг тэгээ бөхөө сольждаг ч юм уу. Үнэхээр бас бүхийг нэр дээрээ барилдуулаад тэр компанийн ашиг орлого нэмэгдээд байгаа юм байхгүй. Харин байхгүй шүү дээ. Тий. За тэгээд энэ бүхийн жудаг гэж их ярьж байна. Угаасаа одоо Монголыг Монголоор нь харагдуулахад гэж тийм ээ энэ сайхан Монгол дээл хувцас үндэснийхээ олон зуун жилийн уламжлалтай үндэснийхээ задаг шуудгийг өмсөд энэний эзэн болоод явж байгаагийн хувьд Монгол дархлаа гэж үндэсний бүхийг яагаад хэлж байна? Энэ тал дээр ямар бодол? Жудаг тал дээр ч гэсэн ерөнхийдөө бол одоо Монголыг
Монголын дархлаа гэж байгаа нь одоо ялгаа авахгүй л Японд ч гэсэн одоо сумоогоо ямар сайхан хөндлөдөг вэ Японы ард түмэн те. Тэрнтэй ялгаагүй Монголын ард түмэн ч гэсэн энэ одоо дээр үесэл энэ үндэсний бүх гэдэг зүйлд ерөнхийдөө бүгд хайртай дуртай бас те. Үнэхээр дэмждэг бүх гэхээр л хомирч цуудаа гэж нэг баг байхдаг бас ах нарыг дагаал явж явах тэгдэг гэсэн шүү дээ. Тий. Үнэхээр хүндлээл энэ бүх ирлээ манад ирлээс та сайхан байх нэ гэл. Бүх орсон айлын гэрийн жавар арилна. Харин тий. Тий. Тэрнтэй адилхан ерөнхийдөө бол бүх хүн ч бас ер нь тэрийг тий үзэгчдийгээ хүндэлж ээж ерөнхийдөө тэр арт түмнээ хүндэлж ээж л тэр яг жудгийг авч явах гэдэг шиг байгаа. Миний бодлоор болохоор арт түмтэйгээ сайхан харьцаад бас тий нэтрэл нэг муухай дивжин дээр муухай үйлдэл гаргачихгүй тий бас нэг энэ тэнд явж явахдаа бие зүг боловсон сайхан аваа явуучвал тий хүнтэй айтайхан мэдтэй өстэй харьцаад чинь löв соёлоо хадгалж ирсэн шүү дээ. Бүх хүн болгоны байх хэвээр үлгэр жишээ үзүүлж явах хэвээр. Одоо чамайг хараад олон залуучууд хүүхдүүд хүрлээ ашигла бүх болыг гэсэн хүүхдүүд зөндөө байгаа шүү дээ. Энэ хүүхдүүдэд өөрийнх нь биеэр л үлгэр болж үзүүлнэ шүү дээ. Одоо ер нь бол өөрийн биеэр үлгэрлэх шиг хамгийн сайн байхгүй бах та. Тий. Одоо юу ч одоо найзуудаа сайхан нараасаа тэгэл нутгийнхаа сайхан ах нараас бүгднгээс сайхан үлгэрлээ л тэгэл. Үлгэр дурааллаа аваад ирнэ. Японоор хэдэн настай явлаа? 17 настай байсан. 17 настай Японд бие даалаа гэрээсээ анх удаа холдоод бүр хол газар арлын оронд очлоо. Японч өөрөө тэгсэн чинь нөгөө Кохой сенпай тий? Тий. Нөгөө ах цагаа хүндэлдэг. Тий. Тэгээд одоо дээдлийн курсын ах нар, өмнө нь байсан ах нар, эсвэл цолтой амжилт гаргасан ах нарын дарамт гэж ирэх үү? Эсвэл бол багш шиг байх уу? Ямар байд юм? Дарамт гэхээсээ илүү ерөнхийдөө бол намайг гэж манай сургууль ч бас их тийм их гайгүй зөөлөн сургууль байсан шүү. За. Ах нар их хайрлнаа. Анх удаа би ч ер нь тэр хоттоо ч анх удаа очсон. Анхны Монгол. Оо за. Тийм Монгол хүн за ийм юм байдгийн байна. Тэгээд ерөнхийдөө очиод ах нартайгаа сайхан танилцаад бэлтгэлээгээд эхэндээ бол би чинчэнс нэг жоохон ерөнхийдөө нэг өөрийгөө танилцуулдаг л болол очиж байгаа. Юм мэдгүй хэлгөө. Сайн ойлгохгүй ер нь дохой зангаагаар л ярина. Тэгээд нөгөө оюутны дотор баринд манайх ч нэг 3 давхар дотор байртай. Тэгээ нэг өрөөнд ганцаараа л байдаг. Нэг жижиг өрөөнд. Тэгээ нэг 40 тамирчинтай. Тэгэл ерөнхийдөө бол тэнд ах зах хүндлийг ер нь усанд ороод ер нь мэдэрсэн л дээ. Энд чинь нэг оффер гэдэг нэг том байнтай. Тэгээд нэг шүршүүртэй тэгээ шүршүүрдээ орчоод тэрэндээ нэг халуун усандаа сайхан бөөнөрөө сууна. Тэгээ ах нар сууж яхад бол орохгүй. Асуун орохыг үнэхээр орохоор бол ахаа би ингээд орж болох уу цуг ингээд сууж болох уу гэдэг. Тэрнээс бол нэг тийм дээрлэх дарамтлсан доош ерөнхийдөө хүндсгэндээ тэгээ асууж байгаа хөөх. Тэрнээс ингээд шүршүүрдээ ороод ээж. Тэгээ ах нар гарлаа дараагийн үеийнхэн бид нар яг хонж яваа дараа орно. Курсээрээ тэгэл. За. Аслаа одоо тэгсэн тий өөрөө дагуулж явдаг дүүтэй болж байна. Одоо шав гэх юм уу эсвэл бол дагуулж явдаг дүүтэй. Яг манай нэг дүү байгаа. Ихтгэл амт хийдэг манай нэг энэ жил 2 сум төрүүлсэн ихтгэлгээд манай сумын. Оо за. Тий манай ахын бас хүү байгаа. Тэгээд тэр манай ерөнхийдөө хамаатан биш. Ерөнхийдөө би бас манай ээжтэй нэг анги багадаа бас нэг хөдөө байхдаа тэнд ахын ерөнхийдөө их голцоо байдаг гэсэн. Дотор байранд байна өдөр ах уяач моринд үе бас дуртай тэр үе чинь ер нь бас нэг тийм морч уйдаг хүн болмоор ч юм шиг санагдал. Нэг айх төр үлтгэл хийхгүй. Тэгээд очиж тэр морин дээр их байна өө. Тэгэхэд их манай энэ дүү их жоохон бис. Тэгээд цуг байдаг. Тэгээ оюутан болж ирээд волейбол тоглодог гэсэн. Волейболоор их сайн бүр хөвсгөлийн ерөнхийдөө бол өсвөр өмсвөртэй их тал нь бараг дээд лигрүүл уг нь орох гэж ирсэн баг тэр бараг. Тэгсэн чинь яасан баа яг хажууд нь их тэг бүхээрэлтэй их гоё байгаа л бид ихт бас нэг гайгүй 22 онд чинь сумын зам болоод нэлийн цай үзээд эхэлсэн байсан. Тэгээд нэг удаа жим хийж үзье гэдэг. Надад зөв хүчний бэлтгэл хийж үзье яах гэдэг. За. Волейболын бэлтгэл хийдэг гэсэн. За. Тэгсэн хүчний бэлтгэл хийж үзвэ. Тэгсэн чинь ганц хоёр хийсэн чинь гоё юм байд гэж шүү. Тэгээд бэлтгэл дээр бас бид нар авраг дээр цуг бэлтгэл хийгээд найзууд дээрээ сүхбаттад нар хийж бас цуг дагаж чад ерөнхийдөө хард суугаад бас ерөөсөө барилддаг гэж байгаа. Тэгсэн ер нь их таалагдсан шүү өөрт нь. Нилээн бодсон бах манай.
2 3 сар манад ирж амьдэрсэн бид хоёр ойлгоно амьдэрч ирсэн. Тэгээ яг нөгөө яг хажууд нь цуг байгаад ингээд бэлтгэлийгээд ингээ яваад ангууд таалагдсан юм шиг байна. Тэгснэ гинт ер нь барилтахаар шийдэл. Тэгэхээр нь барилдсан да. 2 сумын наадам төрүүлж байгаа юм тэгээ. Тий өнгөрсөн жил 2 сумын наадам. Одоо аймгийнхаа наадам барилдах. Одоо ердөөсөө аймагт л зарж байгаа. Сумын заануудад хэр барилдсан? Сумын заанууд бас ерөнхийдөө бас нэг 3 4 даваал тэгээд арай шүүгэрч чадахгүй л байгаа даа. За анханаас нь дагуулсан юм чинь шийдвэл багш нь байна шүү дээ, ахын ч биш. Бараг л. Анханаас нь тэгэл ерөнхийдөө надтай зөвлөлтгөлээгээд Япон руу ч явж бэлтгэл хийж ирсэн, Орос руу ч битээр бас нэг жилөө тийм бэлтгэлж хийж үзсэн. Ерөнхийдөө бас дагаал. Одоо ч нэг гэртэл амьдарч л байгаа. За. Яг л надтай салах гэдэг л. Одоо тэр чинь бараг 3 дахь жилдээ орчих шүү. За одоо энэ удаагийн нэвтрүүлгийг ингээд өндөрлөх тийш хандж байна. За. Хүрлбаатар Аслангийн хувьд хэлж яриаггүй дутуу үлдээсэн юм байна уу? Одоо дэмжиж туслах хүмүүсийн ачийг яаж хариулъя гэж бодож байна. Одоо тэр их сайхан итгэлийн одоо би өөрийнхөө бэлтгэл сургуультай Чамбай ээж энэ жил те улсын наадмаар өнгөрсөн жилийнхаа дутуу гүйцгээгээд бас тэр эдийнхаа нэг те энэ маань нэг дэшээ явчих болов итгэж байгаа итгэлийн нэг алчихгүй шиг нэг сайхан улсынхаа наадамд сайхан барилдъя бас те тэгээл гэсэн ерөнхийдөө бодолтой байна та. Улсын наадам төрүүлнэ гэж барилдвал наан хэдэж тавж магадгүй. Начин болъё л гэж бодож барилдвал наан нуунаа штэ. Тий. За тэгээ Хүрлбаатар Аслан энэ жил олон хүн хүлээж байгаа энэ хүслийг энэ хүлээлтийг нүүр дүүрэн сайхан биелүүлээрэй. За том цолдон болоорой. Юусэн ерөөж. За ерөөл батаршгүй. Манай өнөөдрийн энэ дугаар өндөрлж байна. Сайхан ярилцлага боллоо. Тэгээд энэ ахыг нь хэвлүүлсэн энэ шансаа өндөр шилдэг хүчтэнгүүдийн календар хэвлүүлсэн. За. Шилдэг 12 бүх энэ дотор ингээд зурагтайгаа багтсан байгаа. Тий. За тэгээд энэ дараа жил энэ шилдэгүүдийн дотор орчихсан явж байгаараа. Нөгөө инх сарууд чинь ч одоо энэ дотор явж байгаа шүү дээ. За ерөөл батаршгүй. Хичээнэ яха. ТV9 телевизийн бүхий алдар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Энэ удаагийн дугаарт зочноор хүрэлцэж ирсэн Хүрлбаатар Арсландаа маш их баярлалаа. За урьсандаас баярлалаа. Олон сайхан хүмүүсийн хүлээлтийг нүүр дүүрэн биелүүлж бүхий өндөр том цолтон болох болтугай гэж хүсье өрөөё. За ерөөл батаршгүй.